амперметр ба вольтметрийн тухай ярилцъя бүгдээрээ. Цахилгаан хэлхээ ярьж байхад хоёр багжны тухай ярихгүй болохгүй. Тэдгээр нь амперметр ба вольтметр. Метр хоёулаа хэмжих нь байна. Ампер гэдэг нь юуны нэгж билээ? Гүйдлийн хүчний нэгж. Тэгэхээр энэ маань гүйдэл хэмжигч байх нь. Амперметр. Вольтметр цахилгаан хөдөлгөгч хүчтэй холбоотой байх нь. Тэгэхээр энэ маань одоо тэр унж байгаа хүчлийг хэмждэг ийм багж вольтметр байх нэ. Амперметр гүйдэл хэмжин эсэргүүцэл нь маш бага хэлхээнд цуваа холбоно. Энийг мартаж болохгүй. Амперметрийг ингэж байгаа тайлбарлаад. Амперметрийг хэлхээнд цуваа холбоо шүү. За яг одоо тухайлбал энд нэг юм батарей. Энд битүү хэлхээ байна. Хэлхээ битүүрсэн үед түүгээр гүйдэл гүйх нь ойлгомжтой. Ийм байх юм болвол бүгдээрээ энд нэг юм эсэргүүцэл байна тийм ээ. За түүнийг R усгаар тэмдэглэчихье. Ийм байх юм бол амперметр гэж шиг тухайн эсэргүүцэлтэй бид нар цуваа холбох үүрэгтэй шүү. Ингээд энэ хоёрыг ингээд цуваа араас нь богоон залгаж байгаа юм шиг холбохыг бид нар цуваа холболт гэж хэлнэ. Нөгөө тэгвэр вольтметр байна. Вольтметр хүчтлийг хэмжинэ. Эсэргүүцэл нь их байдаг. Хэлхээнд хэрхэн холбох ёстой вэ гэхээр зэрэгцээ холбоно. Хоёр давхар ор шиг. Хоёр давхар орнууд байдаг шүү дээ. Нэг давхар байгаа, дээр нь дахиад нэг давхарлаа тавьсан юм шиг. Энэ холболтыг бүгдээрээ юу гэж хэлэх вэ гэхээр зэрэгцээ холболт гэж хэлнэ. Зэрэгцээ нөгөөх нь цуваа холболдог байна. За тэгвэл би амперметрийг авч зэрэгцээ холбох юм бол хэмжихгүй байх нь байна. Вольтметрийг авч цуваа холбочих юм бол бас хэмжихгүй байх нэ. За үүнтэй холбоотой юу яригддаг вэ гэвэл хүчтэл гүйдлийн хүч эсэргүүцлийг холбосон нэг гайхамшигтай маш их ашиглагддаг, өргөнөөр ашиглагддаг нэг тэгштгэл байгаа. Тэрийг Georg Simon Ohm гэдэг эрдэмтэн гаргаж ирсэн тэгштэглийг. Тийм учраас Ohmын хууль гэж нэрлэх болсон байна. Ohmын хууль V тэнцүү I-ыг үржих нь R. Хүчтэл нь гүйдлийн хүч болон эсэргүүцлийн үрживэр юм гэсэн байна. Энэ тэгштэглийг ерөөсөө мартаж болохгүй. За энд бол энэ хүчтлийг бий болгох нь байна. Буюу потенциалын ялгарыг илэрхийлэх нь байна. I маань өөрөө гүйдлийн хүч R маань тэр дээр дүрдсэнчлэн эсэргүүцлийг илэрхийлэх нь байна. Эсэргүүцлийн нэгж юу юм болоо? Тэр бол Ohm. За зарим ном сурах бичиг дээр бол ингээд омега үсгээр тэмдэглэсэн байгаа. Гэхдээ монголоор бичигдсэн ном сурах бичгэн дээр Ohm, O үсгэн томор. Ohm хүний нэр. Хүчтэл вольт нэгжтэй. Гүйдлийн хүч маань ампер гэсэн нэгжтэй. За энийг битгий мартаарай бүгдээрээ. Одоо харин бүгдээрээ эсэргүүцлийн холболтуудын тухай ярив. Үндсэндээ маш өргөнөөр хэрэглэгддэг хоёр холболт байна. Тэгэхээр нь цуваа болон зэрэгцээ. Хамгийн түрүүнд цуваа холболтын тухай ярив. Цуваа холбоход гүйдэл ижил хүчтэл нэмэгддэгэ гэж хэлсэн байна. Цуваа хэрхэн яаж холбох вэ? Хоёр эсэргүүцэл байх юм бол бүгдээрээ энэ зурагт харуулсан шиг ингэж холбоно. Араас нь богоон залгаж байгаа юм шиг. За тэгээд эдгээр эсэргүүцэл дээр унах хүчлүүдийг хэмжихийн тулд одоо 1 вольтметр, 2 вольтметрийг заавал зэрэгцээ залгах үүрэгтэй шүү. За ерөнхийдөө ямар хэмжээний хүчтэл унж байгаа юм бэ? Энэ хоёрын одоо шонгууд дээр гэж үзэх юм бол ерөнхийд нь энэ шонгоос нөгөө шон хүртэл нь хоёулангийн яг энэ зурагт харуулсан байгаачлан зэрэгцээ холбох нь байна. Тэгэхээр үндсэндээ энэ хэлхээнд дээр хэдэн ширхэг вольтметр байна вэ гэвэл 3 ширхэг вольтметр байна гэж ойлгоч. За энэ доор юуг тэмдэглээд байгаа юм бэ? Энэ доор эерэг ба сүрэг нэг тал нь урт нөгөө шон энэ богино. Энэ бол цахилгаан хөдөлгөгч хүчийг илэрхийлж байгаа. Х. Цахилгаан хөдөлгөгч хүч цэнийг хөдөлгөөнийг цаашлах юм бол одоо гүйдлийн хүчийг бий болгож байгаа. Энэ гүйдэл маань ингээ гарааг үүж байгаа. За энийг ерөнхий гүйдэлгий. Ингэж дээшээгээ гүйгээд вольтметрийг гүйхгүй асар их эсэргүүцэлтэй учраас. Тийм учраас эсэргүүцэлтэй тулахгүй тулд энэ дээгүр гүн арай бага эсэргүүцэлтэй. Тэгээд чигээрээ яваад энэ дээгүр гүйгээд чигээрээ яваад доошоо гүйгээд дахиж ингэж гүйгээд батарейн дээгүр гүйгээд ингээд ерөнхийдөө битүү ихлэхээр энэ хөдөлгөөн маань тухайн батарей суутал одоо үргэлжлэх нь байна гэдээ бүгдээр ойлгочих юм. За ингээ харах юм бол ерөнхий гүйдлийн хүч маань R1 эсэргүүцэлтэр мөн л өөрөөрөө буюу I хэлбэрээр гүн R2 дээр мөн л өөрөөрөө гүнэ. Эдгээрийг I1, I2 гэж тэмдэглээд байгаа. Тэгээд гүйдэл ижлээ гэдэг нь ямар учиртай юм бэ гэвэл яг үнэндээ I1, I2 буюу тухайн эсэргүүцлүүд дээр гүйгээд байгаа гүйдлийн хүч нь анхныхаа ерөнхий гүйдлийн хүчтэйгээ тэнцүү ижилхэн байх гэсэн санааг энд илэрхийлж байна. Харин нэг зүйл хуваагдана. Юу вэ гэвэл батарейны ерөнхий одоо тэр хүчтэл нь хуваагдана. За эпсилон гэж тэмдэглэсэн байна. Эпсилоныг бүгдээрээ V гэж бас тэмдэглэж болно. Батарейны хүчтэл. Энэ хүчтэл маань эсэргүүцэл тус бүр дээр хуваагдаж очих нь байна. Тухайлбал энэ батарейны хүчтэл нь би зүгээр зохиож байгаа шүү. Энэ хүчтэл нь 10 вольт байлаа гэж бодъё. Тэгвэл одоо тухайлбал юу гэдэг? Энэ дээр 2 вольт нь унчих юм бол энэ дээр
8 вольт нь унана гэсэн үг. Тэгээд V1 нь буюу эхний вольтметр нь 2 вольтыг харуулах бол дараагийн вольтметр нь 8 вольтыг харуулна. Гэтэл энэ ерөнхий энэ вольтметр маань энэ хоёрын нийлбэр 10 вольтыг харуулж байх учиртай. За нөгөө тэгүр хэдүүлээ ингэж бодъё. Ohмын хуулийг ашиглая. Ohмын хууль гэдэг бол хүчтэл нь гүйдлийн хүчийг эсэргүүцлээр үржүүлсэнтэй тэнцүү гэж хэлсэн. Ерөнхий хүчтлийг олоо гэх юм бол ерөнхий зүйлийн тухай ярьж байгаа учраас ерөнхий гүйдлийн хүч үржих нь ерөнхий бүх нийлбэр бүх одоо тэр холбогдсон байгаа, цуваа холбогдсон байгаа эсэргүүцлүүдийн хооронд нь нийлүүлээд нэгэн ширхэг эсэргүүцэл бий болгож байгаа. Тэр эсэргүүцлийг ерөнхий эсэргүүцлээ гэж хэлнэ. Ингэж болно. Нөгөө тэгүр энэ V гэдэг чинь өөрөө тухайн эсэргүүцэл тус бүр дээр унж байгаа хүчлүүдийн нийлбэр байх ёстой. Энэ V1, энэ V2. Энэ хоёрыг нийлүүлчих юм бол энэ V гарах нь л дээ үндсэндээ. Ингээд V-гээ бүгдээрээ илэрхийлье. V гэдэг бол ерөнхий дандаа. Ерөнхий гүйдлийн хүчийг ерөнхий эсэргүүцэл тэнцүү. V1 гэдэг бол R1-ийн одоо тэр R1 дээр унж байгаа хүчтэл. Тэгэхээр R1 дээр гүйж байгаа гүйдэл маань I1 эсэргүүцэл нь R1 нэмэх нь I2-ыг үржих нь R2. I1 I2 гээ. Ингээд бүгдээрээ нэг зүйлийг хурааж болно. Тэдгээр маань юу гэхээр гүйдлийн хүчнүүд нь ижлэх. Энийг энтэй ингээд хураачиж байгаа. За ингээд хураалаа гэж бодоход цаана хий үлдэх вэ гэвэл ерөнхий эсэргүүцэл үлдэнэ. Ерөнхий эсэргүүцэл тэнцүү R1 дээр нэмэх нь R2 буюу цуваа холболтонд эсэргүүцлийн шууд нэмж болдог байх нэ. За үүнтэй холбоотой нэг бодлогоодыг бүгдээрээ жишээ 1. Зураг 12-ын 7-д үзүүлсэн хэсгийн ерөнхий эсэргүүцлийг олооч. За амархан байна. А дээр нь А гэж бодчих. REQ тэнцүү R1 дээр нэмэх нь R2. Яагаад ерөнхий эсэргүүцлэг REQ гэдэг юм бэ? Өнгөрсөн хичээлдэр би бас конденсатортой холбоотой тайлбарлаж өгч байсан. EQ гэдэг маань equivalent гэсэн үгний товчлолоо гэдэг. Equivalent гэдэг нь ерөнхий дүүцэх үйц буюу ерөнхий гэсэн үг. Тэгэхээр энэ үгний маань эхний хоёр үсэг явж идэг байна. Ингээд олъё бүгдээрээ. Нэг дээр нэмэх нь 2 тэнцүү 3 Ом байх нь. Бэд нь ерөнхий гүйдлийн хүчийг олооч гэсэн байна. Ерөнхий гүйдлийн хүч I тэнцүү ерөнхий цахилгаан хөдөлгөгч хүч хуваах нь ерөнхий эсэргүүцэл дандаа ерөнхий. Ohмын хуулиар ингэж болж байгаа бүгд. 12 вольт байна энэ маань. Энэ V гэж бодъё. Энэ нь 12 вольт хуваах нь за вольтыг хуваах нь гэж бичиж REQ маань 3 Ом байгаа. Вольтыг Омд хуваах юм бол ампер гарна. Ингээд 4 ампер гарах нэ. Вэд нь резистор тус бүрээр гүйх гүйдлийн хүчийг олооч гэсэн байна. За мэдээж цуваа холболттой байгаа учраас резистор тус бүрээр гүйх гүйдлийн хүч нь ижлэх юм байна. Тэдгээр нь I1 тэнцүү I2 тэнцүү I 4 ампер байх нэ. Өөрөөр хэлбэл энүүгээр 4 ампер гүйдэл гүйх нь байна. Энүүгээр ч гэсэн 4 ампер гүйдэл гүйх нь байна. Гэт нь юу бол гэсэн юм бэ гэвэл резистор тус бүр дээр унах хүчтлийг олооч гэсэн байна. Хүчтлийг хэрхэн яаж болох вэ? Ohмын хуулиар болно. Энэ дээр унж байгаа хүчтэл, энэ дээр унж байгаа хүчтэл, энэ дээр унж байгаа хүчтлийг V1 гээ, энэ дээр унж байгаа хүчтлийг V2 гээ. V1-ийг хэрхэн яаж болох вэ? R1 эсэргүүцэл дээр I1 гүйдэл гүйж байгаа. Ингэж болно. R1 маань өөрөө 1 Ом, I1 нь 4 ампер, 4-ийг нь 4 вольт унах нь байна. 12-оос 4-ээс цаана 8 үлдэн. 8 нь үлдсэн дээр нь унж явах ёстой. V2 тэнцүү R2 дээгүр I2 гүйдэл гүйгээд байна. Тэнцүү R2 маань өөрөө 2 үрчгэн 4 ингээд 8 вольт. Энэ хоёрын нийлбэр маань V1 дээр нэмэх нь V2 хэнийг өгж явах ёстой? V-г өгж явах ёстой. 4 дээр нэмэх нь 8 тэнцүү 12 байх учиртай. Харин одоо бүгдээрээ эсэргүүцлийг зэрэгцээ холбоё. Зэрэгцээ холбоход хүчтэл нь ижлэхэн гүйдэл нь хуваагдана гэсэн байна. За энэ дээр байгаа нэг юм хүчлийг бүгдээрээ эрэг сөрөг гэж яагаад эпсилон тэнцүү V гэж тавьчих. 10 вольт гэж шууд өгчээ. Хэрв Z цахилгаан хөдөлгөгч хүч маань 10 вольт юм бол яг энэ тохиолдолд шүү зөвхөн. Энэ хоёрыг зэрэгцээ холбогдсон байх юм бол энэ дээр ч гэсэн 10 вольт унна. Өөрөөр хэлбэл V1 маань 10 вольттой тэнцүү, V2 маань ч гэсэн 10 вольттой тэнцүү. Яагаад вэ гэвэл хоёулаа ижлэхэн шон дээр холбогдсон байгаа. Шонгуудын потенциалын ялгуур нь хүчлийг өгдөг учраас. Харин гүйдлийн хүч маань хуваагдах нь байна. За тухайн цахилгаан хөдөлгөгч хүч буюу батарейнаас гүйдэл маань гараад гүйжилээ. За тэр гүйдлийг I гэсэн байна. Энэ маань энэ зангилаан дээр ирээд энийг зангилаа гэж ярина. Энэ зангилаан дээр ирээд хоёр турбаа холбогдсон юм шиг бүгдээрээ бодож. Ус маань хоёр хуваагдаад явдаг шиг гүйдлийн хүч маань хоёр хуваагдсан. Дээшээ I1 гүйдлийн хүч, ийшээгээ доошоогоо гүйж байгаа гүйдэл маань I2 болж хувирах нь байна. Энэ дээгүр I2 гүйдэлгүүн, дээгүр нь
I1 гүйдэлгүй. I1 гүйлээ энэ нөгөө талынхын зангилаан дээр ирлээ. Аль талын зангил? Энэ талын зангилаан дээр ирлээ. I1 энэ дээр ирлээ. Доороос нь I2 ирж байгаа. Би үгээр чи түгэр билүүтийн голд уулзъя гэдэг шиг энэ хоёр маань уулзаад буцаад нийлээд анх байсан I-га үүсгээд ингээд доошоо гүүхэн байна. Ингэж гүүгээд батарейн дээр гүүгээд энэ хөдөлгөөн маань үргэлжлэхнэ. Ерөнхий унжаага хүчлүүд маань ижилхэн гүйдэл маань хуваагддаг байх нь байна. За тэгээд ерөнхий эсэргүүцлээ ингэж болдог байх нь байна. За бүгдээрээ энийг нотлъя. Ерөнхий гүйжилсэн гүйдлийн хүч маань хоёр хуваагдсан. I1 болон I2 болоод. Ohmын хуулиас харъя. V тэнцүү I-г үржих нь R. Энэ дээрээс I-г олох юм бол V-г хуваах нь R болно. Аха, яг тэр утгаараа. За ерөнхий гүйдлийн хүч. Энэний оронд ерөнхий V-г ерөнхий эсэргүүцлүүдэд нийлүүлчихье. Тэнцүү. I1 хэн дээгүүр гүйж байгаа гүйдэл. D талын R1 эсэргүүцэлтэр гүйж байгаа. За нэг хүмүүс би арилгачих. Энэ D талын R1 дээр гүйж байгаа гүйдэл. Тийм учраас унжаага хүчтэл буюу V-г хуваах нь R1 гэнэ. Ягаад V-нүүд нь ижилхэн гэж хэлсэн. Нэмэх нь I2 маань доод талын эсэргүүцэлтэр R2 дээр гүйж байгаа. Тэр гүйдэл учраас V-г хуваах нь R2 гинэ. Хураагдах зүйлс байна. Эдгээр нь ингээд хоорондоо хураагдчихын цаана хийн үлдэх вэ гэвэл нэгийг хуваах нь ерөнхий эсэргүүцэл, нэгийг хуваах нь R1, нэгийг хуваах нь R2 гэж олж болдог байх нэ. Хэрвээ яг ийм зэрэгцээ холболттой хоёрхан ширхэг байх юм бол бүгдээрээ дараах байдлаар шууд хооронд нь үржүүлээд нийлбэрт нь хуваагаад ерөнхий эсэргүүцлийг REQ гэчээ бас олж болдсон шүү. 3 байх юм бол ингэж болохгүй. 3 байх юм бол нэгийг хуваах нь REQ тэнцүү, нэгийг хуваах нь R1, нэгийг хуваах нь R2, нэгийг хуваах нь R3, 3-аас их юм бол ингээд цаашаа үргэлжлээд явна гэсэн санаа. Зөвхөн хоёр дээр энэ сүүлийн тэгштгэлийг ашиглана шүү бүгдээрээ. За жишээ болгоод 2 дугаар жишээг бүгдээрээ хийж үзье. Зураг 12-ыг 9-д үзүүлсэн хэлхээний ерөнхий эсэргүүцлийг бол ямар холболттой байна? Мэдээж зэрэгцээ холболттой байна. За тэгвэл зэрэгцээг ашиглаад ерөнхий эсэргүүцлийг нь олъё бүгдээрээ. Энэ дээрээс бодчих дөө. Нэгийг хуваах нь гэж яхахын оронд хоёрхан ширхэг эсэргүүцэл байгаа учраас REQ тэнцүү уртаа зураас татчихад R1-ийг үржих нь R2, хуваах нь R1 дээр нэмэх нь RR гэж яриад байна. Ялгаа байхгүй л ажиллах. Тэнцүү одоо орлуулъя. Нэг нь 3 Ом юм байна. Таана байна, энэ байна. Нөгөөх нь 6 Ом юм байна. 3 дээр нэмэх нь бас 6, 3, 6, 18, 9, 2 Ом. Ерөнхий эсэргүүцэлтэй байх нэ. Ерөнхий гүйдлийн хүчийг бол бэднэ. Гүйдлийн хүч тэнцүү Омын хуулиас ерөнхий цахилгаан хөдөлгөгч хүч хуваах нь ерөнхий эсэргүүцэл V цахилгаан хөдөлгөгч хүч маань 12 вольт хаана өгсөн байна? Энэ байна. Энэ бол V гэж бодчих бүгдээрээ. 12 вольт хуваах нь 2 Ом. 12-ыг 2 тугаад 6 ампер гарах нь байна. V-д нь юу бол гэсэн юм? Резистор тус бүр дээр унах хүчтлийг олоо гэсэн юм. Хоёулаа зэрэгцээ холболттой. Резистор тус бүр дээр унах хүчтэл нь батарейныхаа хүчилтэд ижлэх. Энэ дээр 12 вольт унана. Энэ дээр 12 вольт унана. Яагаад хоёулаа ижлэхэн шонгоос холбогдсон байгаа учраас ийм байгаад байна. За тэрийг 12 гэж биччихье. Гээд резистор тус бүр дээр гүйх гүйдлийн хүчийг олоо гэсэн байна. За резистор тус бүрээр гүйх гүйдлийн хүчийг I1 болон I2 гэж тэмдэглэсэн байна. За би дашрамд резистор гэдэг энэ үгийг удахгүй тайлбарлана та бүхэнд. Гэхдээ одоохондоо эсэргүүцлэгээ л ойлгочих. I1 болон I2-ыг хэрхэн яаж олох вэ? Ohmын хуулиас олно. Ohm хэлэхдээ V тэнцүү IR гэж хэлсэн. Энэ дээрээс I-г олъё гэвэл V-г R-т хуваах энэ дүрмийг ашиглана гэсэн үг. Ингээд энэ дүрмээрээ бүгдээрээ бодъё. I1 тэнцүү. За тэр D талын R1 эсэргүүцэл дээр унж байгаа хүчтэл нь 12 вольт. 12. Өөрийнх нь эсэргүүцэл нь 3, 4 ампер гүйхэн. Анх хэдэн ампер иржлээ энэ дээр? Ерөнхий 6 ампер. 4 дээш явчлаа шүү дээ. Хэдэн доошоо явах юм? 2 нь буцаагаад доошоо явна. За тэрийг математикаар оруулъя. 12 вольт унж байгаа. Гэхдээ түүний эсэргүүцэл нь 6 байгаа. Ингээд 2 ампер 4 дээр 2-ыг нэмээд буцаад 6 ампер болоод нийлээд явах нэ гэсэн санаа. Резисторыг тайлбарлая. Резистор гэж юу юм бэ? Резистор гэдэг нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан эсэргүүцэл гэсэн үг. Заводын эсэргүүцлэр гэж ойлгож. Тэгэхээр резистор гэж яриад байвал ерөөхдөө одоо хиймлэр зохиосон эсэргүүцэл юм байна гэдээ бүгдээр ойлгоч.